Тамхины хяналтын тухай Монгол улсын хууль тамхиг ширхлэн худалдахыг хориглоно. Тамхиг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй газар худалдана. Сэрвжлүүлэг мэргэжлийн хяналтын байгууллага. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол улсын боловсролын их сургууль болон түүний харьяа бүрэлдэхүүн сургуулиудын 2009-өөс 2010 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Бүрэлдэхүүн сургуулиуд нь 2009 онд батлагдсан төсөвт зардлыг нийт дүнгээр нь 543 сая төгрөгөөр хянасан байна. 2010 онд төсөвт зардлыг 414.1 сая төгрөгөөр хэтрүүлсэн нь 2009 оны зарцуулагдаагүй үлдэгдэл санхүүжилтийг 2010 онд авч цалин болон урсгал зардал зарцуулсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. За нийт багш ажиллагчдын 94.1% буюу 241 багш ажиллагчдыг аттестат ажилтнад хамруулсан. За ABCD үнэлгээгээр үнэлсэн үнэлгээнийхээ дагуу урамшууллыг 2009 онд 124 сая төгрөг, 2010 онд 165 сая төгрөг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл энэ аттестацид хамрагдсан үнэлгээгээр нь сар болгон тооцож олгож байгаа энэ урамшууллыг хавтгааруулж олгосон байна гэж үзэж байгаа. Тус сургуулийн захирал бүрэлдэхүүн сургуулиудын захирлын дундаж цалин сая 100 мянган төгрөг, ахлах багшийн дундаж цалин 873 мянган төгрөг, багшийн дундаж цалин 766 мянган төгрөг, үйлчилгээний ажилчдын дундаж цалин 207-оос 307 мянган төгрөг байдаг байна. Тэгээд яг тэр хавтгааруулна гэдгийг бол одоо яаж юм хэрэг яг 3 жилийн хугацаанд өгсөн гэж энэ ч бас зарим улсууд нь бол явж энэний цаана бол бидний гол хийх гэсэн ордлого бол нөгөө ер нь ажилчин ч бай, багш ч бай хүмүүсийн цалин жоох ялгууртай тогтооё. Одоо хийж байгаа нарийн илүү аваад хийхгүй нь бол бага авчий гэдэг ийм бодлогоор хийх гэж оролдсон. Тэгээд эхлээд бол энийг тэр үр дүнгийн нэмэгдлээс өмнө би нөгөө сургуулийнхаа фонд цалингийнх нь 10%-тэй тэнцүү фонд өгөөд бүрэлдэхүүн сургуулиудаа захирлуудыг та нар жилийн эцсээр одоо тэр үр дүнгийн нэмэгдэл гэдэг юм уу ингээд ажлын үнэлээд ялгууртай цалин өгч байгаа ч гэдэг нэг жил ажиллаж үзсэн чинь тэд нар яасан гэхээр нөгөө цалингаа ингээд хавтгааруулаад өгчөж байгаа байхгүй. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварыг нэмэгдэл олгох нийтлэг журмыг зөрчсөн нь уг шалгалтаар илэрчээ. Ингэхдээ эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан. Эсвэл гоц авьяастай ажилтнанд ур чадварыг нэмэгдэл олгохоор заасан хуулийг баримтлааг байна. Ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10% байдаг бөгөөд ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олохгүй байх гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажилтдаг нь шалгалтаар тогтогджээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр зарим багш ажиллагчдаас ирсэн үйл гомдлын дагуу шалгалт хийж дараах 4 зүйлийг дурдж байгаа. За нэгдүгээрт хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажиллагчтай хугацаатай гэрээ байгуулсан байж. За хоёрдугаарт энэ төрийн үйлчлэгээний албан хаагчдын ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10%-аас багаар тогтоож явж байгаа. Зүйн бол 10%-аар тогтоож явжтай байдаг. Мөн боловсролын их сургууль болон түүний харьяа сургуулиуд нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа ажил үйлчилгээний гүйцэтгэх сонгох журмын тухай хуулийн дагуу зарим тавилга эд хогшил тоног төхөөрөмж худалдан авахд тендер зарлдаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.